Манай Бямбайрын хийдэг ажил бол ингээд Монгол орны өнцөг улам бүрээс ингээд хүмүүсийн дээр үеэс уламжлж ирсэн аав ээж эмээ өвгөөс нь уламжлж ирсэн юм хуучин имэйлүүдийг засварладаг юм онцгой чанартай мэрэгчлэлтэй хүн байгаа даа. Ер нь имэйлтэй холбоотой өөрийнхөө хийж бүтээдэг ажлын тухай бид нар бас товчхон танилцуулаач. За зорио ирсэнд баярлалаа. За би бол өөрөө яг арьсан урлын зураач мэрэгчлэлтэй төгс сургуулийн дээд сургуулийг төгссөн. Тэгээд яг арьсаар юм хийж эхлэх үед үндэсний өв уламжлал гэхээр имэйл, хазаар одоо яг энэ сур эдлэлтэй ийм зүйлээс эхэлж би өөрөө суралцаж эхэлсэн. Хамгийн анх бол яг нөгөө хазаарын уран занглаа яг диплома хамгаалаад яг энэ ийм зүйл одоо их хавардаж хүмүүс мартаж байгаа юм байна. Энийг сэргээж одоо ингээд урлагтай холбоотой юм ингээд сэргээж хүмүүс таниулъя одоо ядаж гадны хүмүүс ч гэсэн мэдэхгүй шүү дээ тий. Тэгвэл урлагийн бүтээл болгож харуулъя энэ төргээд бас иймэрхүү бүтээлүүд олон хийсэн. Тэгээд хизэнээс энэ имэйлийг засая гэж одоо шийдээд. Ер нь бол одоо маах нэг 3 жил орчим болж нэг имэйл сэргийн засварлалт хийгээд. За анх бол зөвхөн ийм арьсаар олонцог хийж эхэлсэн. За олонцог хийнгүүд салцсан имэйл хүрээд ирнэ. Тэгэнгүүт тэрийг нааж олонцоглох шаардлагатай болж байгаа хгүй. Тэгэнгүүт наагаад бас маа нөгөө можаахтайгаа нийлээд засварыг хийж эхэлсэн. Ер нь тэрнээс засварлалт эхэлсэн. Тэгээ маах засвар ихтэй үл ер нь бол одоо яг энэ наалтаараа салсан ч юм уу ингээ хавгарч гинцэн имэйл яг ингээ энэ одоо ямар хэцлийн имэйл одоо энэ ирсэн. Энэ ер нь бол донд үеийн халах имэйл байна. Одоо миний уншиж судалж ирсэнээр бол яг энэ бүргийг бол хос модны яг бүр ингээ байглаас ургасан юм ац хэлбэрийг ингээ зорж авч хийдэг гэж тий. Тэгжиж энэ өөрөө ингээ тэлдэггүй хагардггүй цуурдаггүй бүх байдаг гэдэг. Одоо яг энэ имэйлийн хувьд бол юм босоо хойтлын бүр босоо учраас хусаар хийгээд байна аацын тий. Тэнгүүт одоо бидэрт цаана бүр юм өшөө энэ хойтлын суудлын юм намхан юм хийцэлтэй имэйлүүд байгаа шүү дээ. Энэ тохиолдолд арай өөр технологи ашигладаг гэдэг тий. Тэр талаараа гоё яриад байгаа шүү. Ер нь бол аль аль нь халах имэйлтэй. Тэгээ бүр хуучны имэйлүүд бол бүр юм намхан жижигхэн бүргэн жижиг бас хүмүүсийн бич бас жижиг хөнгөн байсан тий. Тэрнтэй бас холбоотой ер нь гэж боддтой. Хуучны имэйлүүд бол нэлээд жижиг. Сүүлийн имэйлүүд л ер нь бол хамраад байгаа хэмжээний хувьд л анзаархад. За намхан ийм одоо хоньны имэйл, балбаа имэйл гэж янз янзаар ярьдаг л да. Ийм имэйл бол бүрг нь үндсээр хийгээд байгаа. Хосны үндсээр. Өндрийг бол өндөр бүргтэй имэйл бол ац модоор хийдэг. Ер нь бол хос мод нь өөрөө ширхэг нарийнтай байдаг болохоор маш бат өх байгаад байгаа. Бас хөнгөн. Тий, хөнгөн. Одоо энэ ингээд харсан түрүү нь орж ирэхэд л ингээд баахан салан утсан имэйл яваад байна шүү дээ. Танаа дээр одоо яг одоо ямар шүү өдрөл хэмхрэлтэй имэйлүүд их хвчлэн ирж байна. Ер нь та нар ийм имэйлийг засварлахдаа дунджаар ямар үн үнэлгээтэй хэдийн хугацаанд хийж засаж гаргадаг юм. Одоо юу гэдэг орон нутгаас танах руу ингээд энэ имэйлээ засварлая гэдэг юм бол одоо шууд тэндээс ачаа явуулдаг тээвэр байна уу? Эсвэл заавал өөрийн биеэр авчирч өгөхтэй байд юм уу? Мад уцаар холбогдоод одоо ч юм хөгжсөн одоо нөгөө чатаар зургийг явуулаад загвараа тохирчин. Шууд нь тавиад өгөнгүүд манайх шуудан газ нь очиод авчтээ. Хүмүүсийн имэйлийг нь. Тэгээд загвараа сонгоод өнгийн сонгоод засварлалт. Ер нь бол хуучны имэйлүүд дандаа энэ цавуун салцсан байдаг. Тэгээд яг энэ олон хэсэг яг энэ наалтаараа голцоо сална. Эсвэл бүрг нь их босоо юм хөндлөө ингэж хугарсан ирдэг. Тэр имэйл тэдэрч засах уу та? Тэгээд бүгдийг засаж байгаа. Энэ ихтэй юм сонирм ерөөсө зөвхөн наалттай. Янз бүрийн юм хатаас байдаг юм биш байхгүй шүү дээ, тий? Энэ яг буцаад засахдаа яаж засах вэ? Сайн зүлгээд яг буцаагаад одоо сүүлийн үеийн сайн цаавуугаар нааж өгч модны цаавуугаар. Тэгээд яг төмөр хадаас оруулахгүй, шүрүүп оруулахгүй. Яг модны шаантгаар нь бүх зааг холбоосыг нь бүхэлд шаантгалж өгдөг. Нэг модонд бол 10-аад шаантаг орно. Тэгжиж одоо дахиж наагаад илүү олон одоо он жил одоо үе дамжих ч юм уу тийм хэмжээний бат бөх болж өгч байгаа гэсэн үг. Одоо энд чинь энэ бас нэг өөр хэцэл юм л байгаа шүү дээ. Одоо ингээл ажиллаж байгаа бол энэ нэг өөр хэцэлтэй суулттай юм байна. Энэний хойд бүрг нь авах юм байна тий. За энэний өндөр байна. За энэ бол бүр өөр юм хойд урд бүрг нь юм шонтгор юм байл байна. Энэ одоо хаанах юм? Баяд юм л байгаа шүү. Ер нь бол Баруун аймгийн нэмэлээс арай өөр хийцтэй байдаг. Энэ бол
баяд дэмэл. Тэгээ голцоо баяд дэмэлүүл ийм 3 давхар яссан хэртэй буган ясарыг хэрэлдэг. Энэ бол яг дан хэртэй юм л байгаа. Та ч гэсэн одоо энэ хэрэг хуурхаа байгаад ингээд байхгүй болсон ч юм бол сэргээх үү? Яг ясан хэрүүл хийхгүй байгаа. Яг баг зэргийн иймэрхүү богино зайд ийм нөхөлтөл хийж өгч байгаа. Түүнээс бүтэн юм том бол. Тий. Ясаар хийхгүй, яснаас бусад бүх материалаар хийнэ. Тий. Яг адилхан болгоод тий. Тий. Энэ жишээ нь одоо ямар модоор хийсэн яадаг юм бэ лүний? Энэ үл яг үндсээр хийсэн л хуучны мод байгаа. Одоо энэ ингээ ажиглаж яхад энэ дээр ингээл юм ховлууд байгаа даа шүү дээ. Тий. Эдрийн та нар одоо хэрэг цаад хүн хүсэх юм бол энийг мүлэлгэж өдр болгоод хийх үү одоо энийг эсвэл яг байгаагаар нь энэ хэв маягийг хадгалж хийдэг юм уу? Ер нь бол аль болох хуучин яг энэ хийцлийг нэг алдагдуулахгүй байхыг л зорьтой. Яагаад гэвэл эн чинь нөгөө аавынх нь өвөөгийнх нь хэвдэлж хэрглэж ирсэн үнцэнтэй зүйл нь шүү дээ. Тэгвэл хийцийг өөрчилчихөөр эн чинь бас шинээр хийцсэнтэй нэг ялгаагүй болчих шүү дээ. Тэгэнгүүт яг энийгээ тэгээд яг дээр нь эсхий юм а хийхдээ нөгөө эсхийгээр нь зузаалаад ч юм уу ингээд янзлаад өгчүүл болдог. Одоо энэ байна энэ бас л хуучны л эдийн жишээ нь энэ имэйл бүр энэ хэсэг байхгүй ирсэн. Цөмөрсөн ирсэн. Тэгээ манайх яг дүүргэлт хийгээд ингээд тэгшилж өгсөн баг. Одоо жишээ нь энэ бол ингээд энэ хараа ингээд эрвэхэд идэгдсэн юм байна шүү дээ тий. Үүрлээд өндгөлцсөн баг. Тий. Жишээ нь энэ дэр бол энийг та нар ширэн болгоно гэж байгаа тий. Тий. Даваа бол ер нь бол нороод эсвэл урагдаад ингээд нөгөө хорхоо шавж идээд эрвэхэд ингээд үүрлждэг л дээ. Арьсаар хийчихээр ер нь бол илүү батуух болоод тэгээд цоорохгүй илэгдэхгүй ер нь бол хамаагүй эдлэгээний хувьд удаан болж байгаа. Ялангуяа манай монголчууд ч нөгөө үе дамжуулан ингээд эдл хэрэглэлээ үр хөвгтөд залгамжлуулж өгдөг. Тэрэнд бол маш тохиромжтой байна. Энэ имэйлийг чинь онцлоод ярэ. За энэ бол бас аавынхаа имэйлийг сэргээгээд гэртээ хоймортоо тавих гад нэг ах ирж хийлгэж байгаа. За тэгэнгүүт энэ нэлээд хуучирсан. Тэгээд мод нь бас муудсан байсан. Тэгээ энийг модыг нь сэргээгээд хээ тавиад тэгээд ийм гоёлын гүлэм хийгээд ийм иж бүрэн болгож өгч байгаа. Ер нь бол яг давхад бэлэн имэйл болгож хийж өгч байгаа. Хавцсан нэмгэрээд их цуурцсан байсан. Яг нөгөө түрүүний үзүүлсэн шиг цуурцсан байсан уу? Тий. За. Тэгээ гавцуудыг битүүлээд ер нь бол модын яг ингээд дүүргэлт хийгээд тэгээд будаад хээлээд хэн бол бас үлзээ хээтэй нөгөө зад жаргад уртуудаа амьдралыг бэлэгддэг. Тэгээд арьсан олонцгийг хийж өгөөд энэ хэр хийж өгсөн байгаа. Шинээр хэр нь бол байхгүй бол алга болсон байсан. Өөрөөс нь бол ийм дөрөв даруулга нэрсэн. За тэгээд гоёлын ийм сүлжмэл ганцах хийгээ ширэн гүлэмтэй ингээд иж хөрөн болж байгаа. Ингээд хуучин дөрөв нь бас ирсэн байгаа. Тэрийг нь бол өнгөлөөд энэ зэвэрцэн дөрөв ирсэн. Энэ өнгөлөөд одоо бас хийхэд бэлэн болцсон байгаа. Удахгүй хөсөрнө. За тэнд бас нэг юм сонин өрмөц хэцлээ одсон шүү дээ. Одоо энэ хоёр байна. За энэ чинь энэ яг надад бол хөвөн талд бол энэ маш их таалагддаг байхгүй. Дээр юм бүрд хүн хорцч үйлдэл хүн загварын гэж яриад. Ер нь л нэг эзэнт хүрнүү юм л дээ. Хойд бүрийн юм намхан бүр тий. Тэгээ уртл нь юм бүр юм. Тэгэхээр энэний тухай жоох яаж энэ шинэ хийцэл юм уу эсвэл та нар секвенсж байгаа юм уу? Энийг болохоор яг нөгөө нэг олдвороос нь дуурайлгаж хийж байгаа. Бид нар бол яг одоо ерхий хэмжээг наваа харьцааг нь хараад ийм имэйлүүдээр нэлээд олон олцсон байдаг. За хойдлын бүрийг энэ намхан байгаа нь бол одоо бас дайнтлааны үед ингээд одоо дайсан ирээд жишээ нь завчлаа гэж бодоход хойшоо гидэж болтох ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд тулахгүй ингээд хойшоо бас хэвтэж явхад тохиромжтой ийм байсан байгаа тулахгүй. Одоо энэ уртлын бүрийг харахаар бүр ингээд хойшоо юм бүрийн те ном болоод шүү дээ те. Энийг үл яг сүүлийн үеийн ийм хийгээд одоо энэ материалын яг ориг материалсаар ингээд бүрээд гоёлын маяг хийж байгаа. Яг ер нь бас манай монголчууд ч нэг энэ ховор содон юмд бас дуртай. Одоо нэг богдхааны үед ирвснээ ярьсаар гэр бүрдэг гэдэг шиг ийм ховор нэнтэй зүйлүүд бас дуртай хүмүүс байна. Энэ бас өрмөц хийц байна. Би яг энэтэй төстэй имэйлийг нэг удаа баян үлгэд явж байхад харж ирсэн юм аа. Энэ тэртэл төстэй харагдах юм. Казак имэйл те. Угаасаа юу? Тий. За. Энэ ч одоо бүр үнцээр хийсэн юм шүү дээ. Тэгээ энэ бол бүр яг үнцээр хийсэн юм л байна. Энэ нь болохоор нэг 80-аас 100 жилийн настай имэйл гэж. Яг одоо энэ өөрөө өгсөн. Тэг яг энэ тэгэхэд бол яагаад ч байгаа сте. Мод зод нь.
Одоо танаа дээр энэ одоо ямар засвар авах гээд ирсэн байгаа? Маад энэ яг арьсаар оломццог хийгдээд гүлэм нэгдэх. Хослуулж. Энэ бас энэ арааны сураар бүр ингээд үүдсэн те энэ зорилт бол салж унахгүй гэсэн одоо. Тэ энэ үл яг нөгөө дээр үед л нөгөө хадаас модоодаас юм нэг хийгээгүй зүгээр ингээд наалтан дээр нь тогтоогоод үдсчээд байгаа юм л та. Ерөнхийдөө имэйлийн бүтэц бол мод, суран эдлэл, за тэгээд тоног, олон жирэм, гүлэм, тэ тохом. Танах тохом хийд юм уу? Тохомоо маа тохом хийдэг хүн байгаа. Тохом бол тэгэл яг модныхоо хэмжээгээр янз янзаар хийгдэн л тэ. Давхар эсгээтэй. Ингээл янз янзаар хийгдэн. Хэмжээний хувьд бол эсгээтэй тэ. Битүү бүрцэн юм бит. За энэ нэг мод байна. Энэ бас л хуучны хийц болтой. Энэ бас аваа өвдөрж ирж байна. Тэ? Одоо ийм юм л ихэр нь үстэй. Ер нь энэ ч бас гайгүй шүү дээ. Торонд мод хийцэн ирдэ шүү дээ хүмүүс чинь. Удаан жижиг болгосон тий. Бутарцсан имэйл гэж мэддэгдэхгүй моднууд. Одоо энийг бол яг иймэрхүү ирсэн имэйлүүдийг та нар хэдийн хугацаанд яг ингэ засвар. Манайх ер нь бол нэг 10-аас 14 хоногтой бүрэн засварлалт хийж өгдөө. Эндээ болохоор энэ бүр өстэй. Энийг нь одоо нааж эвлүүлээд шаантаглаад за будаад хуучин будгийг нь бас засч өгнө. Будгаа ихтэй болохоор энэ нөгөө хуучин будын заримын хусгыг хусаад янзлаад энийг бас солино. Тэ оломцгийн солино. Тэ буцаагаад хоногийн тогтоогоод ингэж өгдөө. Одоо жишээ нь гавцны цуурж барьсан энэ дээр бүгдэн дээр нь эндээс нь модоор шаантаглаад ч юм уу тэ байж болох тэгээд бүхэл бат бөх болгох тийм арга хэмжээг нь авч өгдөө. Одоо энэ илүү орсон марсан эдрийг бол янз янз. Одоо энэ ч ер нь юм шиг байна тийм. Агуу ингэж тийм хэрэгцсэн юм байна. Үгүй байна. Энэ юм л юм байна. Ямар ч байсан л нэг юм болох юм даа тийм ээ. Одоо энэ дээр бас засах. Энэ бол яг ясан хэрэг шүү дээ. Тэ энэ хэрэг бол яг авах юм. Одоо энэ бол засварлалт хийхдээ жоо нэлээд хэцүү болцсон. Яг энэ хэрний явах тийм. За энэ нэг мод байна. Бас л тэ дээр үеийн хийцэх байх шүү дээ. Одоо энэ хернод нас дутцсан. Энэ болохоор бас салцсан ирсэн мод байгаа юм. Энэ дээр яг энэ голын хэсгээс нөхөж хийсэн. Тэгээд битүүн дандаа битүүлэлт хийсэн байгаа. Тэгээ энэ шаантагнуудын бол дандаа ингээ яг энэ заагууд дээр нь хийчтэй. Бүх зааг нь дээр нь. Одоо энэ бас олонцгонд ороход бэлэн болцсон байна. Будгийн хувьд бол ер нь бол бараг шинэ юм шиг л болж байгаа ингээд. Тэгшлээд ингээ хийчгээр. Энэ имэйлүүд танаа шинэ хийцлүүд өөрсдөө зарж орлуулах гэж одоо хийсэн имэйлүүд. Энэ нь шинэ гоёлын мөнгөн имэйл. Бай. Ясан өртөө. Тэгээ бат норуу хийцэн баг гарын. Гүлэмний хувьд бол ийм арьсан хөөмөл гэдэг одоо энэ гар аргаар зохиж тавайлгаж шийдэг. Яг чиний нөгөө сурч төгссөн мэрэгжил. Тий энэ яг миний мэрэгтэй. Тэгээ нөгөө сүлжээс маань явж гин. Тэгээ иймэрхүү маягаар. Дөрөөнүүд бол дандаа шинэ хийцэл байна. Бас хуучин хийцлийн дөрөөнүүд. Ер нь бол тэг чин дөрөө. Энэ ч бас ингээд оломнод. Дээлс олом, сураа олом. Өөрөө бас хүснээрээ энийгээ сонгоод хийлгүүлж болох юм байна шүү дээ, тий. За хоёлоо одоо нөгөө цэх рүү очиж одоо яг процесстэй танилцъя те яг засаж байгаа тань. Энэ моднууд ч ямар зүйлээр хураацсан мод лээ. Энэ моднууд болохоор одоо бэлэн нөгөө хүмүүсээс хөдөлж авъя гэсэн. Шинэ моднууд юм. Шинэ моднууд гэсэн. Одоо ийм хэмжээтэй ийм намхан мод нь байна, босоо ясан эртэн юм. Энэ ч юмсан гоё хийтэй мод байна. Энэ гоёлын моднууд бас байгаа. Энэ та нар тавьсан хээ юм уу эсвэл цаанаасаа ингэж хийлцсэн хээ юм уу? Энэ бас нэг энэ харж манай мод биш юм уу? За энэ бол яг бүр классик балбаа хийцтэй тий. Энэ бас засагдаад дууссан моднууд бас нэгээр байгаа. Хүмүүс нэрж аваагүй байгаа. За энэ чи танаа ямар ашигтай байх вэ? За энд болохоор бүрэн угсрагдаад дууссан имэйлүүдээс ингээд тавьсан байгаа. Энэ жишээ нь одоо аав нь ах トゥ хоёрт бэлдэж өгсөн имэйл байгаа. Бүр яг хос юм шиг адилхан шүү дээ. Тэгээд энийгээ бүр багд нь бэлдэж өгсөн юм байлээ л дээ. Тэгээ энэ хоёр нь нэлээд муутцсан. Одоо бараг л 50 гаруй насны хүмүүс гэдэг чи одоо 50 жил болцсон имэйл байгаа байхгүй. Идэл чиглэлээ. Тий. Тэгээд ааваас нь үлдсэн одоо энэ имэйлийг одоо ингээд сэргээгдээ нэг нь гадагшаа явах юм. Ах нь гадаад байдаг, дүү нь Монголд байдаг. Тэгээд дүү нь авчирч өгөөд хосоор нь засуулж байгаа.
гоё юм байл шүү. Хоёр моднууд хоёулаа салцсан байсан. Тэгээд гавцнууд нь цуурцсан, бөөргөн цуурцсан ийм ирсэн. Энийг дахиад зумжилтэй өстэй. Тий одоо бол дахиад цаашаа хэдэн үед дамжуулна шүү дээ нэг үл. За. За ийш. За энд болохоор нөгөө хуучны гахаа хөлөмнүүд байгаа. Энэ дээр бас нөгөө гүлэн засварлаж сэргээд юм тий. Ер нь бол яг эхэлж байгаа. Энд ч одоо ингээд нөгөө удаад хөгцөрсөн ингээ хөгцөрчдөг үл юм чи яадаг лээ тий. Тэ энэ ингээд хээнүүд нь дасраад урагдаад алга болоод зарим нь унаад будагнууд нь ингээ галзарчтэй. Тий. Энэ дээр л одоо маах туршилт хийгээд явж байгаа. Ер нь бол удахгүй засан. Тэгээ голцоо бас юм гөлөмийг хуучин гөлөмнүүд ч нөгөө эмээлийн мод нь өөрөө жижигхэн байсан болохоор нарийнхан байдаг. Тэгээ энийг бас ингээд нөгөө эмжээр тавьж юм өргөн болгож өгч байгаа. Бас яг нөгөө мод зодонд байхгүй ч юм уу те эсвэл одоо яг дохон ихээр жижигдээд байвал нөгөө энэ хуучны гөлөмөө ашиглаад бас шинэ эмээл болгоод байгаа гэсэн. Тэнгүүд хамраа. Энд биш тийм. Одоо энийг бас та засах уу? Энэ үү? Одоо энэ минь. Тэ. Асуудалгүй засах уу? Яг ер нь бол дурч үз. Энэ болохоор хуучны бодвол их зузаан тэгээд жоохон хэцүү байгаа даа. Тэгээ энийг бол янз янзын дүүргэлтийн юм бодиснууд материал ашиглаад хийж эхэлж байгаа. Энэ нөгөө тал шүү дээ, тий. За. Энэ бол бас нэлээд гайгүй даавар нь гахаа хөлөмдөө. За. Одоо энэ наадах чинь бол хэйлэх гээд шинээр хэд тавьж байгаа юм. Энэ дээр үү? Тий. Одоо хэн ингээд бэлдэгдээд хийгдэж байна. Тэгээд жишээ нь ингээд тавигдаа явах. Энийг яг бүр энэ дээр зориулаад ингээд бэлтчихэд байгаа юм тий. Тий. Одоо энийг нөгөө оюун одоо хэн бэлдэгдсэн гэсэн үг л энэ авчиж. Одоо ингэж орж ирнэ гэсэн. Тэгжиж нөгөө нэг жоохон энэ том хээнүүд байж нөгөө хуучны энэ ойдл юмудаа дарна. Энэ тийм ингэж орж ирэхээр гөлөмний хээ хийгдэж байна. Одоо энийг бол нааж байна. Энэ эмэйл жишээ нь бүр яг ингэж хугарцсан юм л гэсэн. Тэгэнгүүт энийг нөгөө нэг салцсан байгаа штэ. Тэгээ голд нь ингээд 1 2 3 4 өрөмдөд энтлийн бас өрөмдөд голд нь нөгөө модон хадаасаа хийгээд наачиж байгаа. Тэгэнгүүт гаднаасаа харагдахгүй чинь дотороо бол ингээд олон шаантагтай маш бат өх болсон байгаа. Тэгээ хажуунаасаа бас шаантагсан. Ингэж бүхлээд байгаа. Энийг засах уу? Энэ засагдана. Эднэрийг бол бас битүүлэхээ. Тэгээ дараа нь будагндаа орно. За энд юу хийж байна? За энэ болохоор одоо ойд руу орох гээд эмжээр нь наагдаж байна. Олон цагныхаа хэсэг. Тэн дээр бол одоо нөгөө олон цагны хоёр талдаа ийм хээнүүд хийгддэг. Хээгээ шахаж байгаа гэсэн үг. Ингээд дарцсаар дараад байгаа юм тий. Тий. Энэ дарц нь бол одоо нөгөө 12 жил дөрөв хүчтэн үндэсний хээ угалцаад одоо хүмүүсийн одоо өссөн бүх зүйлэр гэдэг чинь ийм хийлээгээд хэлж болно. Бас манай хүүдээ одоо эмээл төхөөрнө гэж монголчууд чинь ярьж хийж өгдөн штэ. Энэ хүүхдийнхээ жилээр нь хүртэл хийдэг. Энэ дараад байгаа ажлууд шүү дээ одоо энэ. Эдгэр чинь ийм болцсон юм ба штэ. Энэ тухайга одоо бидэрт бас гоё тайлбарлаад. Танаа бас нэг хийдэг ийм жижиг хажуу давхар одоо бизнес юм шиг байна тийм. Ер нь бол нэлээд хэдэн төрлийн мигдээ нэг юм дашмаг байгаа юм. За. Ийм одоо дашмагны хэлбэртэй. Тэгээд хойно юм дагштай. Ингээ онгойлохоор эн чин дотроо юм юу байгаа юм. Монгол архитай. Энэ бүр дотроо архи байгаа юм. Тий, архи байгаа. За. Одоо энэ жуулчт их нэг Монгол архи гэдэг яг энэ аялал жуулчлалын үеэр зарагддаг. 38 градустай 100 мг-тай ийм архи байдаг. Тэгээ энэ дээр хэн бол янз бүр байгууллагууд бас энэ ингээд дуртай өөрөөх байгууллага орон нутаг гэдэг янз янзын. Тэгээ яг бас монголчууд өөрсдөө авахтаа бол уул аван дээр очиод нөгөө өргөл юм барихтаа ч юм уу ингээд дагшаа ашиглаад гаргаад ир. Хөөсөн түлхээд ингээд авчих. Ийм өргөлийн дагштай өргөлийн маягаар ингээд ашиглаж болно. Эсвэл гадныхан бол бас шууд хүртэж болох юм тий. Хүртэж болно. Бас бэлгэнд бас их автай. За энийг нэг сонирхолтой. За тэгвэл энэ болохоор энэ юм авраг материал ирсэн. Энэ бараг 4 м урттай хаад. Энэ материал ирсэн юусоо бараг л үхрийн арьстай адилхан зузаан байт юм шүү дээ тий. Ер нь бол зарим үсгэрээ үхрээс зузаан бүр
ястай байдаг байхгүй арьсан дээр ийм тавруунууд нь. Энэ болохоор хүмүүс яг нөгөө бас ховор чамын юмд дуртай хүмүүс гөлөм оломцог гэдэг юмнуудад бас захиалж хийдэг. Тэгээ тэрэнд зориулж авчирсан юм арьсан байгаа. Maaхан сургалтын төвтэй. Тэгээд 600-аад хүн ер нь яг энэ арьсан урлалын нөгөө хобби маягаар ч юм уу гар улмаар төгсгсөн. Тэгээд сургасан хүмүүсээсээ бас гэрээр нь ажлын байржуулаад бас ийм жишээ нь ийм арьсан дадлагны уут энэ л бүх төрлийн өнгөөр гарна. Танаа сурагчд хийдэг гэсэн үг үү? Одоо ажилчд болсон гэсэн үг л дээ. Тийм. Тэгээд ийм хоньны нэхий уловч бас байна. Одоо энэ үл яг ийм Монгол сургасан сурагчтай ажлын байраар хангаж яах гэсэн үг шүү дээ. Бүтээгдэхүүн гаргаад энийг бас бас нэг 2-3 хүн бас гэрээр хийдэг. Эдгээр нь одоо бүр худалдаанд гарцсан үү? Тий гараад. Одоо энэ үл жишээ нэг шашны дэлгүүрүүдээр зарагдана. Энэ нь болохоор захиалгаар гардыг. Одоо ийм савлгаатай. Ер нь аль болох тэгээд нөгөө Монгол одоо түүхийдээ бүрэн ашиглахыг л зорж байгаа юм. Ингээд ийм бүтээгдэхүүнүүд гаргаж байгаа. Аль энэ улвчин нэг сайн хараад. Энэ тэгээд одоо хаагур зарагдах хүмүүс хэрэг авъя гэж сонирхвол Маах одоо сүлжээ дэлгүүрүүдээр тараах гал явж байна л да. Энэ шинэ бүтээгдэхүүн юм уу те? Тий. Оловчвол одоо энэ жил түрүү жилээс туршилтын маягаар нэг 1000 ширхэг хийж зараад гаргацсан баг. Энэ жил дахиад хийгээд явж байгаа. Эсхийтэй нэхий боловч. Давхар. Энд үл ямар нэг юм цав ороогүй. Одоо шууд яг нэгтруулсан юм эсхийтэй. Тэгээ шууд хөвөрлөгөөний машинаар хийдэг. Ер нь бол энэ бол дангаар ажиллагаатай. Энийг нь бол гутгаар дарж эсцэгдэг. Нэхийг бол нөгөө үслэг болохоор боломжгүй гараар ингэж зүсдэг. Заавал. Тий. Түүхийдээ одоо нарийн шир, ноос, ноолуур гэдэг аль болох тэгээд өөрсдийн яг мэддэг чаддгийн хүрээнд бол ашиглаад боловсруулаад ингэ явж байна. За.